За нэгдүгээр тэр байгаль орчны яамны EIC гэдэг сайтн дээр чинь 2022 оноос хойш нэг байгаль орчны нарийн сүнэлэг ороогүй шүү. Тэрийг чеклээрэй. Хоёрдугаар хотын орлогчны даваа талаа маань нэг Нямбатрын нэг нохой барьдаг модчил хил ам хэрүүл тэмцэд юм болгон дээр л явдаг болж хотын дараа нь өөр юмны ард нуугдчихдаг. 2010 оны улсын цэцэн 2.3 их найд байсан шүү дээ. Одоогоос 15-6 жилийн өмнө. Тухайн үед байсан улсын цэцэн мөнгөөр бид нэр хотын төвөр туулгалдаг өрөө зам байна ингээрээ сууж байгаа. Та нар туршлага судлана гэж зөндөө явдаг. Хаана төв гол дээр нийслэл хот нь гүр барьсан байдаг. 70 гараад барьдаг шүү дээ. Том нийслэл хотууд юу гэдэг вэ гэхээр хотын дотор урж байгаа гол горхоо олон нийтийн соёл амралтыг хүрээлэн болгож гэр бүлээрээ амар зугаалтай тохиромжтой тийм бүс болгож тохижуулдаг байхгүй юу? Одоо таваад бол Сөүл, Токио явсан л байлгүй дээ. Та нар чинь нийлжих туршлага судалдаг шүү дээ. Тэгээд гол нь энэ нэг экосистемд яаж нөлөөлөх юм нэг ийм үнэлгээ байна гэдэг одоо таны гарт ганцхан байгаль орчны үнэлгээний нэг ном байх шиг нь бусд нь байхгүй. Тэгээ хаана байгаа юм бэ гэхээр нэг сайт заашдаг сайт нь байхгүй. Тэгээ эцсийн үр дүндээ эн чинь юу болгоод байна вэ гэхээр иргэдэн ингээд гомдлоо хэлээд, иргэдэн бухимдлаа хэлээд, иргэдэн саналаа хэлэхээр тэрийн саналаа хэлсэн иргэдийг нэлээд янзаар доромжлоод нөгөө тал ингээд захиалгатай захиалгуул ширэлдүүлээд ингээд сүүлдээ төр эргөө 2 он зөрчил үүсгэж шít. Ингэж болохгүй шүү дээ. Иргэдийн саналыг авахгүйгээр та нар ямар ажил хийх юм? Улаанбаатар төний үг сонсгоо болцсон юм уу? Ер нь бол ажлыг хоёр янзаар хийдэг. Нэгдүгээр менежмент иргэдэд, хоёрдугаар мөнгөөр хийдэг. Та нар мөнгөөр зодж ажил хийж байна. Энэ бол бодиттой. Энэ эсэргүүцэд гомдол яриад байгаа энэ хүмүүс чинь Улаанбаатар хотын хөгжлийг эсвэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг эсэргүүцээг байхгүй юу? Байгаль орчинд нөлөөлж байгаа байдал нь яах юм бэ? Бид нар эцэд голгүй бол яах, усгүй бол яах юм? Ой модгүй бол яах юм гэдэг асуудал ярьж байна. Тэгээ энэ дээр үндэслэл байр суурь хийхгүй та нар бол гүтгч та нар бол юунуудад олон нийтээрээс ингэ иргэдэд дөрмжлөдөх юм. Би юус энийг ойлгохгүй. Та нар иргэдийн санд авчирсан шүү дээ. Тэгээ усны газартай холбоотой зүйлийг зөндөө ярьлаа. Гэхдээ усны газараасаа санал авах юм бол усан дээр юм байна гэж юу гэд юм бэ? Энэ чинь энгийн логик шүү дээ. Тэгээ усны газар чинь болохгүй гэж хэлэхээр болно гэд ингээд төрийн 3 байгууллага 3 тийш хараа суучих юм. Ямар нэг манай бид нар зөвлөмж явуулсан бичиг ирээгүй. Усны газар бидэнд материал ирүүлгээс дүгнэлт их боломжгүй. Хот нь болно гэж зүтгээд байдаг. Төрийн нөгөө нэгдсэн бодлого шийдвэр чи хайцсан. Нөгөө нэг тэрбум модны үндэсний хөтөлбөр чи хайцсан. Нэг тэрбум мод тарнага төрийн бодлого хувьс бүгдээрээ нийлээд мөнгө гаргаад мод тариад байгаа үстэй. За иргэдчид нөгөө коп 17 3хан зорилготой ус, ой, цөл. Тэгээ иргэд нь бүгдээрээ сайхан гол дээрээ том бетон зутгацсан ингэ сууж явах юм уу? Нөгөө төрийн нэгдсэн бодлого шийдвэр чи хаана байна? Нийслэл төрийн бодлого хамаагүй үед юм уу? Бид нар Арслан намын гишүүд энэ байгаа олон эрдэмт судлаачид ерөөсөө нийслэл хотын бүтээн байгуулалтыг эсвүүц нэг зүйл дуураагүй. Зохистой зөв төлөвлөөч гэж. Төлөвлөгөөч нь буруу байна гэдэг. Тэгээд нэг буруу үйлшилсэн сүхшгийг бүгдээрээ дайцгаагаад ингээл өстой манах шиг сүбэр төлөлт байхгүй бид нар шиг сайн хүмүүс байхгүй гэл өөртөө магтаал хэвлэл бусдыг гутаан дөрмжлөө суугаадах юм. Зөндөө олон давцууд асуудал болчихлоо. Дууссан. Тэгээд ганц л тодруулж идэх. За тодруулах авъя. 1 минут. За одоо 99-24-6 32-1 дээр ой мод болон мод бэлтгэх тухай холбоотой жүрсэн тухайлбал эргүүлэлээр зохицуулсан байдаг. Түрүү энэ ард нэг ах сууж хийж илээ. Нэг мод тариад 2.5 сүнсөд торгуулж байна гэж. Энэ үнэлгээгээ та нар яаж төлөх юм? Түр устгахаар хамаагүй байд юм уу? Эд иргэн тайрахаар хамаатай болчт юм уу? Түр өөрөө ялгаргүй хандах хэрэгтэй шүү дээ. Тэд өөртөө адилхан шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Одоо үүн дээр энэ байгаль орчны манай энэ үнэлгээний хүмүүс маань бас гомдол гаргаарай. Бас нэг болохоор одоо энэ туулын иргэн тойрнохын бургасыгаа бид нар ой сав газар үзэх юм үзэхгүй юм уу? Хуулийн зорх байгаа байхгүй. Хуулийн зорхоос гангаа ашиглаж байгаа байхгүй жигнэсээ. Тэгээ чин ажлыг чинь ураах гээд ажлыг чинь хойшлуулах гэж юм уу? Муу мухаар ардуулах гэдэг зүрөөсөө биш шүү дээ. Иргэдийн саналыг аваад зөвлөмжийн сонсоо яваач л гэж байна. Иргэн хүн чинь өөрийнхөө амьдарч байгаа орчин нөхцөлийг хамгаалах нь үүрэг шүү дээ тэр хүн чинь. Тэгээ энэ дээр нэг төр эргөө хоёрын хооронд нь зөрчилдүүлэл элдвэр нь хэлээл янз бүрээр нь ярьчих юм. Ямар учиртай хотын ч бод.